За өчигдрийн оройн байдлаар онцгой байдал Дархуул аймгийн онцгой байдлын газараас 2 бүлэг буюу 20 хүнний бүрэлдэхүүнтэй 2 устай бүлэг гарч ажиллаж байна. Бүсгүйдийн захирагчийн шийдвэрээр одоо 12 хүнний бүрэлдэхүүнтэй нэг бүлэг дахин нэмэлтээр гаргахад одоо бэлтгэл ажлаа хангаад байж байна. Сэлэнг аймгийн одоо зүүн бүрэнгээс гарсан төмөрөнд Сэлэнг хушаат сум мөн цагаан нуур сумд гарсан төмөр одоо өчигдрийн байдлаар цормондоо орсон гэж мэдээлэл өгсөн. Бүсийн 7 аймгийн хэмжээнд гарсан гамшигаас галт төмөр дээр бол яг бүс хайраал гэж байгаа 7 аймгийн нийт гал унтраах болон аврагч галт зүйлс бүгд очиж ажиллах тийм үүрэгтийн дагуу манайх нэмэлтээр гарахаар ажиллаж байна. За манай аль багц зүйл яг онцгой байдлын газрын даргын тушаалаар томилогдсон томилгот бүлгүүд байгаа төмөр унтраах бүлгүүд гэдэг. Эдгээр нь өөрийн гэсэн яг төмөрт ажиллах үеийн аюулгүй зааварчилгаагаа аваад хүн нөрийн хамгаалах хэрэгсэл буюу хотлор хамгаалах хувцастай төмөр унтраах хувцастайгаа за гал унтраах зорилттой баг зэслэмжтэй гаргаж байгаа бүлгэд байх хэвээр яг баг бүгдийг нь яг тоош ирэхээр бүртгэл хийгээд гаргах гэж бэлдээд байна. Урдны 2 бүлэг бол яг тэгж гарсан байгаа. Одоо өнөөдөр одоо гаргаж байгаа бүлэг бол бас яг тэр баг зэслэмж бүгдийг нь бид нар шалгаад аюулгүй ажиллагааг нь хангаад зааварчилгаа өгөөд одоо гарах хөдөлгөөн бэлэн болж байна. За яг төмөр дээр ажиллаж байгаа онцгой байдлын газрын дарга хурандаа алтан сүх онцгой ерөнхий газрын тэргүүнд дөрвөлж таван дарга хурандаа ганц зэрэгээр ахлуулсан буюу Сэлэнг аймгийн онцгой байдлын газрын дарга ахлуулсан бүлгүүд энд ажиллаж байна. Одоогийн байдлаар яг урьдчилсан байдлаар тэдний хэмжээний га талбай шатлаа гэсэн мэдээлэл бид нар аваагүй байна. Шаардлагатай хөгжөө гаргаад хохирлын хэмжээг бол яг тухайн төмөр унтраасны дараа тогтоох үйл ажиллагаа явагддаг байгаа. За яг төмөрөө хохирол гэх юм бол тэдний тооны айл мал хунар шатлаа гэсэн мэдээллийг Дархуул аймгийн онцгой байдлын газарт ирээгүй байна. Бид нар одоогоор яг мэдээлэл аваагүй бүсийн төв дээр ирээд бүсийн төвийн чинь сангитаад байж байгаа. Буюу Орхон аймгийн онцгой байдлын газар сангидж байгаа гэсэн үг. За яг Дархуул аймгийн онцгой байдлын газарт Дархуул аймгийн иргэдээс яг төмөр унтрахаар хөдөлгөөн үйлдэлээ очиж ажиллаж гин гэдэг тийм мэдээлэл манад бол ирээгүй байна. Хэрвээ сайн дураараа очиж төмөр унтраах гэж иргэд маань байгаа бол нэгд өөрсдөө аюулгүй байдлыг хангах шаардлагатай, хөдлөр хад аюулгүй байдлыг хангах ёстой. Дээрээс нь өөрийн гэсэн дулаан хувцас тий. Одоо шинэ оройн цагаар хүүтэн болж байгаа шүү дээ. Тийм учраас дулаан хувцастай яг аюулгүй байдлаар хангах. Тэгэхээр манай иргэд маань зарим нь болохоор төмөр унтрахад явахдаа нэг шорт бодгоологтойгоо явцдаг бол 2017 онд гарч ирсэн. Тэгээд тэд нар маань буцаад биднэрт одоо хөндрөлж ирдэг. Тэр хүмүүсийг одоо аюулгүй байдлыг яаж хангах вэ? Төмөрөө унтраах аюулгүй байдлаа хүмүүсийг аюулгүй байдлыг хангах уу гэдэг. Эхний ээлжинд яг мэрэгжлийн байгууллагууд өөрснөө гарч ажиллаж байгаа. Шаардлагатай тохиолдолд нэмэлтээр гарах юм бол Дархуул аймгийн хэмжээнд бол яг төмөр унтраах зорилттой 9 байгууллага 12 бүлгүүд бэлэн байдал засагтархан захимжаар байгуулсан бүлэг бэлэн байж байгаа. Дархуул аймгийн нутаг дэвсгэрт ой 2-ын тул объектын ой 2-ын төмөр гарсан тохиолдолд ажиллахад бэлэн байж байгаа. Тэр бүлгүүдээ өдөр яг Дархуул аймгийн нутаг дэвсгэрт гарсан төмөрт ажиллуулах гээд бэлэн байдал байлгаж байгаа. За төмөрийн шалтгаан нөхцөл маань янз бүр л байдгийг. Ер нь нийт ой 2-ын төмөрийн яг шалтгаан бол яг янз бүрийн байдалтай байна гэдэг нь цагаар аюул төс аяг захиргаанаас болно. Дээрээс нь иргэдийн санамсаргүй байдал болгоомжтой байдлаас болдог тамхиад татчаад тэр чигээр өмс нуруу хаях, дээл гал түлээд цогтой өмс нуруу асаалтаа үлдэх гэдэг зэрэгээс болдог. Сэлэнг аймгийн нутагт гарсан төмөрийн хувьд яг урьдчилсан байдлаар шалтгаан нөхцөл тогтоох болоогүй. Мэргэжлийн байгууллага, цагдаагийн байгууллага, онцгой байдлын байгууллагаас хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж тогтоох үйл ажиллагаа явагддаг байгаа. За Монгол Улсын шадар сайд болон онцгой байдлын ерөнхий газараас сэргийллийн хамгаалал гэдэг нөлөөлөл айн зохион байгуулж ойрын төмөр урьдчилсан сэргийлэх мөн Дархуул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын буюу гамшигын эрсдэл бодлого орон нутгийн зөвлөлөөс төмөргүүд төрх бидний хариуцлага гэдэг бас нөлөөлөл айныг зохион байгуулж байгаа. Энэ аяны хүрээнд нэлээ иргэд маань өөрснөө ой 2 зорчихтой аюулгүй байдлаа хангах татсан тамхи асаасан жил галаа бүгдийг унтрааж явах хөвшүүлэх талаар гэдэг бүх нөлөөлөл айныг зохион байгуулж байгаа. Иргэд маань ой 2 зорчихтой болон одоо амралт зугаалгаар явахдаа ерөнхийдөө өөрсний ухамсараар буюу тамхиад татсан бол унтрааж явах, галаа төлсөн бол бүрэн унтрааж явах. За тэгээд ямар нэгэн байдлаар болгоомжгүй үйлдэлтэй гаргаасаа л гэж хүсэж байгаа. Тэгжиж бид нар ой 2-ын төмөрөөс урьдчилсан сэргийл нэгтгэх байгаль орчны хамгаалах үйлчил иргэн бүрийн өгч чадах одоо хувь нэмэр л энэ л гэж үзэж байгаа.